Диснейн гүнжнэр олон үе дамжин нас, хүйс, үндэс ухсаа үл хамааран үзэгчдийн зүрх сэтгэлийг булааж, олон ч охидод урам зориг, өөрийгөө болон хорвоо ертөнцийг таньж мэдхэд нь тусалсан. Тэгвэл тэдгэр гүнжтэй кинонууд хэрхэн одоо хүртэл бат бөх оршин тогтносоор байна вэ? Юун түрүүнд классик бүтээлүүдээр жишээ авцгаая. Засангоо, Үнсгэлжин, Нойрсож буй гүнж буюу Аврора. Эдгээр бүтээлүүд үзэгчдэд гүнж гэх уламжлалт ойлголтыг таниулсан. Хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан сэтгэлтэй, мөн өөрийг нь аврахын нэгнийг үргэлж хүлээж байдаг. Тэд өөрсдийн адал явдал, хүнд хэцүүг туулж эцэст нь хайртай залуу ямар нэгэн ханхуу гарч ирэн аварч амар сайхандаа жаргадаг. Гэтэл үүний дараа гарсан бүтээлүүд болох Бяцхан лусын дагин буюу Ариэл, Аратан багоо үзэсгэлэнгийн Бэл, Аладдины Жасмин гүнжүүд арай өөр төрхийг харуулж эхэлсэн. Ариэл бол сониуч, зөрүүд, тэрслүүд дүр. Тэрхүү сониуч зантаа хөтлөгдөж, хайр дурлалаа олон түүнийхээ араас өөрөө тэмцэж буй дүр юм. Харин Бэл ном унших дуртай, бусад гүнж нараас илүү ухаалаг, бие даасан гүнж. Тэрээр бусдаар авруулах биш, төгсгөлд нь харин ч эсэргээрээ Аратанг авардаг. Харин Жасмин гүнж Аладдин киноны үндсэн гол дүр бичгэлээ бидэнд бас л өөр гүнжийг харуулсан. Тэрээр ханны цаадах ертөнцийг илүү судалж, туршлага хоримтлуулах хүсэлтэй, мөн л биеэ даасан дүр. Шууд утгаараа эрэгтэй хүнээс сул дорой байдлаа тэжээвэр бар раажаагаар хүртэл нөхчихсөн. Ер нь энэ үеэс үзэгчид, уран бүтээлчид ч тэр хин нэгнээс хамааралтай, уламжлалт гүнжээс залхаж түүнийг халах бодол төрөн илүү бие даасан, хүчирхэг, ухаалаг гүнжийг бүтээж эхэлсэн. Энэ нь тухайн үед нийгэм эмэгтэй хүнийг хэрхэн өөрөөр харж эхэлсэн, эрэгтэйч байдлын төлөөх тэмцэл, хөдөлгөөнүүдтэй ч бас хамааралтай. Гэтэл 90-ад он эхэлж бидний хэлдгээр дэлхийн хавтгаарн зөвхөн барууны гэлтгүй өөр олон яс үндэстнүүдийн төлөөлөл арах болсон. Хар арьстай дүр гардаг Диснейн анхны бүтээл юу вэ? Энэ бол 1997 оны Hercules. We are the muses, goddesses of the arts and Та нар бодоод үзтээ 1937 оноос хойш бүхэл бүтэн 60 жил өнгөрсний дараа анх удаа хар арьстай дүр Диснейн бүтээлд орж ирсэн. Энэ нь сая дурдсанчлан цаг үе өөрчлөгдөж дэлхийн хавтгаарсантай холбоотой. Үүнийгээ дагаад илүү хүчирхэг, дайчин гүнжнэр бүтээгдэж эхэлсэн. Үүний хамгийн тод жишээ бол Уул Америкийн төлөөлөл түүхэн хүнээс сэтвсэн Покахонтас. Эсвэл хүннөгийн үед үйл явдал өрнөх Аазуудын төлөөлөл Мулан. Хамгийн анхны хар арьст гүнж Тиана гэх мэт. Манай монголчууд их дургүй байдаг Мулан, тэрхүү бие даасан хүчирхэг гүнжийн дүрийг илүү өөр төвшөнд аваачиж, бүр дан ирчүүдээс бүрдэх арми эсрэг тулдаж буй дайчин байдлаар харуулж чадсан. Яг энэ нэрчээрээ Дисней 2010 оны ихэнх үе хүртэл маш амжилттай явж байсан ч яагаад ч юм түүнээс хойш ихэнх бүтээлүүд нь бүтэлгүүдэж эхэлсэн. Мэдээж энэ дунд чанартай дэлхийн нийтийг шуугуулсан бүтээлүүд ч бас байсан. Тэдгээрээс мэдээж Tangled болон Frozen хамгийн амжилттай бүхэл талаараа дэлхийн нийтийг байлдан дагуулсан. Гэвч ерөнхийд нь хараад үзвэл алтан үеийн Дисней шиг бүтээл бүр амжилттай байхаа болсон гэхүүтэй. Бүр Диснейн харайлт утсан Pixar хүртэл чанараа алдаж, уналтанд орон үзэгчдийн итгэл алдарч эхэлсэн. Уг нь бол орчин үеийн Диснейн дүрүүдэд diversity ихсэж, олон төрлийн үндэс ухсаатай, арьсны өнгө, биеийн хэлбэр өөр өөрөөр бүтээгдэх болсон. Энэ нь ч сайн хэрэг. Гэвч зарим талаараа үүнийг хэтэрхий их хүчилж, уран бүтээлтэй бус, өөр зүйлд хэд их анхаарснаар тэдгээр чанаргүй бүтээлүүд гарч эхэлсэн. Encanto-гийн хувьд дуун маш алдартай ч гэлээ, киногийн шинэлэг гэхэд хэцүү, ер нь л дундаж бүтээл. Раягийн хувьд дорны соёлыг харуулсан нь хүчирхэг дайчин дүрийг бүтээсэн магтууштайч, мөн шинэлэг зүйл бага, зохиол нь хэтэрхий энгийн, нэг л үзэд мартагдах кино болсон. Сүүлд гарсан Wish бол бүр тэр жигтэй бүтлгүүтэл. Энэ дунд том боломжийн сонирхолтой нэгэн бүтээл гарсан нь 2016 оны Моана. Моана өөрөө бол дайчин, адал явдлыг эрэлхийлэгч дүр. Кинонд нэмэлтээр орж ирэх туслах дүрүүд нь ч сонирхолтой. Тэдгээр дүрүүдийн хьюмор, анимашн стил, нэмэлтээр орж ирэх өөр зураглалууд гээд ер нь сүүлийн бүтээлүүдээс хамгийн их таалагддаг. Яг нь зохиолын хувьд маш энгийн, гол дүрийн баатар сонгогдсон нэгэн. Адал явдлыг эрэлхийлж гэрээсээ яван олон шалгуурыг давж эцэст нь бүхнийг авардаг. Ер нь бол бүхэл адал явдалд баатарлаг түүхүүдийн адил. Харин үүнийг үнэхээр сайн гүйцэтгэлтэй хийж чадсан учраас кино нүцгэд зугаатай, үзэгчдэд таалагдаж чадсан. Гэвч энэхүү бүтээлийн хамгийн чухал киног онцгой болгосон зүйл бол бидний төдийлийг хараад байдаггүй соёл, үлгэр домог, үйл явдал болж буй ертөнц. Мөн The Little Mermaid, Aladdin, Hercules, Treasure Planet,
The Princess and the Frog гэх мэт Disney хамгийн алдартай бүтээлүүдээр найруулагчаар ажиллаж байсан John Musker, Ron Clements нар Монагч бас найруулсан нь энэхүү бүтээл чанартай болоход хүргэсэн бизээ. Монад номхон далайн арлууд тэр дундаа Полинезийн арлуудын соёл, үлгэр домгийг нэгтгэн харуулснараа онцлог. Мэдээж үүнд Шинэ Зеланд, Тонга, Самоа, Хавай гээд маш олон улсууд багтана. Тийм ч учраас Мауигийн дүрд Самоа гаралтай Америк жүжигчин Дуэйн Джонсон дуу оруулж гол дүр Монад, Ауле Кравола гэх Хавай жүжигчин энэ дүрээрээ гараагаа эхлүүлж байсан. Саяхан энэхүү бүтээлийн сиквел Моно 2 нээлттэй хийсэн бөгөөд кино театруудаар гарсаар байгаа юм. Цаашлаад бүр лайв акшн чигтгэр болж Дуэйн Джонсон дуу оруулсан дүрдээ өөрийн биеэр тоглон одоогоор 2026 онд гарах төлөвтэй байна. Моно кинонд болж буй үйл явдал ойролцоогоор 2000 жилийн өмнө буюу Полинезийн түүхэнд The Long Pause гэж нэрлэгдэх цаг үед хүрнэ. Гол дүр Моногийн нэр өөрөө Далаа тэнгис гэсэн утгатай ба тэрээр Тефитигийн хулгайлагдсан зүрхэн чулууг буцаахаар сонгогдсон. Харин Тефитиг номхон далаад байрладаг Тахитиг их бодит дарлаас сэдвсэн гэж үздэг. Харин Тефитигийн зүрх бос ногоонгийн чулуу нь Шинэ Зеландын өмнөд дарлаас олддог Пономо гих маш хатуу чанартай ховор чулуу. Энэхүү чулуу нь Маоричуудын соёлд маш чухал нөлөөтэй бөгөөд үүгээр төрөл бүрийн хэлбэртээс хэлбэрийг хийдэг. Харин Тефитигийн зүрхийг Мауи хулгааснаар хүрээлэн буй орчин өөрчлөлтөнд орж Тефити газар болон галын чөтгөр Тека болон хуурсан. Энэ мэтчлэн Монад Полинезийн соёл, үлгэр домог, аж амьдралыг дэлхийд дахинд таниулсан. Гэхдээ сайн хажуугаар сар гихчээр энэ ч бас Полинезийн арлын иргэд дунд баггүй шөмжлөлийг дагуулад амжсан. Тэр дундаа Мауигийн дүр. Полинезийн ард иргэд дунд хагас бурхан Мауийн илүү баатарлаг дүр ажээ. Энэхүү дүрийг домогт 90 цент дөнгөж хурч буй шүрмслэг, уян хатан өсвөр насны хүүгээр дүрсэлдэгч, Монад тарган, махлаг биетэй, мөн нэлээд сексист байдлаар дүрсэлсэн нь Полинезчүүдэд ихээхэн таалагдаагүй. Монад Полинез эрчүүдийг илүүдэл жинтэй гэж дормжилж, дэлхийн нийтэд тэрхүү төрхөөр нь таниулсан хэмээн шүүмжилсэн байдаг. Мэдээж Полинез шиг асар том соёлыг нэг кинонд харуулна гэдэг амаргүй даваа. Энэхүү соёлыг тэмц сайн мэдэхгүй хүний хувьд үзэхэд ямар ч асуудалгүй, харин ч илүү их судалж мэдэх хүслийг төрүүлдэг. За тэгээд энэхүү киноны 2 дугаар анги яг одоо кино театруудаар гарч байгаа бөгөөд хэрвээ үзсэн бол сэтгэгдлээ хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.